Үс арчилгаа подкастын шин дугаард тавтай морил. За, өнөөдрийн сэдэв бол үнэхээр маш олон хүнийг бодлуулдаг асуудал. Хуйхнаас ингээд цагаан юм унаас байвал энэ заавал хаг гэсэн үг үү? Сайн байна уу? Энэ бол үнэхээр чухал асуулт байна. Шууд хариулахад үгүй. Үгүй гэж үү? Тийм ээ. Хүмүүсийн хаг гэж андуурдаг зүйл нь ихэнхдээ зүгээр л хуйраарс нь хуйх байдаг юм. Тэгэхээр хаг босом хуйраа хуйх хоёр чинь бүр тис өөр ойлголт баах нэ. Яг яаж ялах вэ? Нэг харахад ялахад үнэхээр хэцүү санагддаг шээ дээ. Ялахад их амарфан. За, хагны ширхэг ихэвчлэн арай том, тослог байдаг. Тослог. Тийм. Мөн хуйх маш ихээр загтнах шинж тэмдэг яларна. Загтнадаг. Энэ нь болохоор хуйхны цэрийн тэнцвэр алдагдсны тухай гэсэн үг. За, тослог, шаргал, загтнадаг. Ойлголоо. Тэгвэл тэр миний хар хөвцөс дээр ундаг жижигхэн цагаан зүйл чинь хаг биш байх нэ. Яг зөв. Тэр бол хуйраа хуйхны шинж. Ширхгэн жижигхэн цагаан хуйраа байдаг. Мөн хуйх тань таталтаж яг нэг тийм чийгшил дүтэгдэж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Вау. Тэгвэл эмчилгээнд ч гэсэн тис өөр байх нь тодорхой юм байна. Буруу оношлол, буруу бүтээгдэхүүн хэрэглээд байвал асуудлыг усам хүндрүүлэх нэ, тийм үү? Яг үнэн. Тийм учраас зөв оношлох нь маш чухал. Хагтай тэмцэхийн тугт хагны эсрэг буюу anti-dandruff гэсэн үйлчилгээтэй шампунь ангижруулагч хэрэглэх шаардлагатай. Харин хуйраашсан хуйханд бол чийгшүүлэх, тайвшруулах, баланс тэнцвэржүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй. Маш ойлгомжтой. Хэрэгтэй зөвлөгөө өглөө. Баярлалаа. Дараагийн дугаартаа бид хуйх бөглөх гэж юу болох талаар ярилцах болно. Сонсогчдоо бэлэн байгаарай. Мөн энэ бүхнийг яг өөртөө хэрхэн зөв оношлох вэ гэж эргэлзэж байваз манай салгуунд ирээд зөвлөгөө аваарай. Бид хуйх, үсний наривчлсан оношлогоо зөвлөгөөг үн төлбөргүй хийж танд тохирох бүтээгдэхүүнийг санал болгодог шүү. Now, here's a question we'd like you to think about. Та өөрийнхөө хуйхны асуудлыг зөв оношлож, зөв арчилгааг хийж чадаж байна уу?